Би дөнгөс ирсэн байна. Одоо босч нэг дэлгүүрийн хямдрал явна гээд амхандаа ирсэн. Явахаас өмнө найзтайгаа даунтаун орж Монгол хол. Тэгээд Монгол хол идэж цаашаа найз маань гэрч рүү явна. Би өөр дэлгүүрийн хямдрал руу явж үзсэн. Тэгээд тэдүүлээс дэлгүүрийн хямдрал дээр хамт очиж гэж байна. Дэлгүүр биш бүр бараг л авах хямдрал. Худал би сонсоод тэгээд зүгээр явж очиж үзмэр санагдаад. Тэгээд нэг юм гутлын хямдрал руу явна гэж бодож байна. Тэгээд би очиж үзүүлээ. Өөрөө дэвшигтэй би ажиллагүй. Тэгээд бас усан орчоод бэлдээд Монгол холны газар ороод яг Монгол холны газрын хал эргээд бичлэг хийлээ. Тэгээд окей, түр ба. Shit. Нэг ботлын хямдрал болж байгаа юм агуулгач газар ирсэн чинь би хаяга бүр оруулаад бүр шал өөр газар ирчихэж. Би ингэдэг байхгүй угаа сайн бүтлгүй. Ер нь би ингэ өөр юм их дандаа бүтлгүүд үүсэхгүй хар. Миний ирсэн газар. Гэсэн чинь ингээ ямар ч машин байхгүй. Би бодохдоо энэ дотор гэж бодсон. Тэрсэн ингээ ганцхан машин. Тэгээд ингээ юуч байхгүй. Би одоо тэгээ буцаад нөгөө газараа олохоор явхаас өөр газар эндээс дахиад зайтай юм байна. Тэгээд явхаас өөр яах вэ? За тэгээд өөрхөө тэнэгээс оллоо. Угсаал би тэнийг юм байна. Тэнэгээ дахин батлаа. Баяр хүргэе. Тэр дэлгүүрийн хямдрал угаасаа хударсан. Тэгээд би бүр арга бараад хүнсээ цуглуулахаар өөр дэлгүүрт ирсэн байна. Тэгээд хамгийн гол нь бичлэг хийсэн чинь voice-гүй бичиж. Тэгээд ингээд одоо дахиад өөрөө гэртээ ирчээ дахиад ингээд ард нь бас ингээд хоол уншаа сууж байна. За тэгээд гівгинт ингээд хүнсээ цуглуулах болоод тэгээд одоо тэгэл шал уул нь гутал авах гэж гараад одоо нөгөө нэг ингээд хөлтөөсөн пицца мэцэж ирээд одоо ингээд солиороод. Одоо ингээд солиороод одоо гутлын мөнгө байхгүй. Яг тэгхний угаасаа ойлгомжтой бүх зүйл тодорхой нэрээд юм надад харагдаж байна. За тэгээд энэ бичлэгтээ хүмүүс сонирхолтой байж магадгүй. Би өөрөө нэг очиж үзээгүй орныхоо хүмүүсийг ингээд дэлгүр мэлгүр хийж байгаа хүнс мэсөглөж байгааг ингээд хараад сонирхоод идэг. Тэг хүмүүс бас тэгдэг гэж магадгүй гэж бодоод би оруулж байна. Гэтэ юмны үнийн зөрүү мөрөг бас сайн мэдэхгүй байна яг үнэндээ. Тэгтээ угаасаа доллар төгрөг хоёрын зөрүү угаасаа өндөр юм чинь ялгаатай байх. Гэтэ ерөөдөө бол Америкт амьдардаг хүмүүсийн хувьд бол хүнсний өртөг бол нэлээд өндөр санагддаг надад бол тэрийг яанаас гайчлаа. За одоо эвдэлцэмч авахаас нэгийг авчихсан бүр нэгийг нэвлээ бүр хоёрыг авахарлаа. За одоо яахгүй. За тийм нэг бахан тэрэг чирч яваал ирж найгаад л одоо ингээл чаваас нэгнийхээ харцгийн янзлаад байгаа болтой байна уу. Тэгээ чаваас янзлаад нэг юм өрөө тавьчлаа. За тэгээд одоо цаашлаад дахиад нэг жоохон жалжуул юм авъя. Авцгаая гэж. Уул нь би өөрөө юм яриад энэ л бодоод байгаа чаваас тэгэл аюул лаглаг юм буцаж байгаа хуу даанч тэр нь бичгтэйг байна. Тэгээ одоо би ингээд араас нь бас уцаал сууж байна. За тэгээд юм ярьсан гэж бодоод бичлэг хийсэн чинь ингэж юм яриаг болохоор ямар тэнэг үт юм одоо энд нь би одоо юу дуудуулах юм уу яах юм одоо юмаа тайлбарлах юм уу өндөг авлаа гэх юм уу одоо энэ характар савлаа гэх юм уу тэнэг байт юм байна. За одоо тэгээд яг нэг юм төрсөн турмар айда яваад энэ зайлуул тэгээд одоо очиод бичүүлээд тэгээд нэг юм гаргал байлгүй ашгүй нэг хөнгүү ээж таарсан тэгээд нэг юмрхүү хурдан бичүүлээд гарсан. Тэгээд одоо энийгээ бичүүлээд тэгээд удахгүй дараагийн бичдгээр уулзъя. За бай түр. Йоо даахгүй болоороо нэг одоо энэ авсан гэдэг юм. Бас дэше гар. Дэше гар. Аа бицээ. Бицээ мэдэн. Хүмүүс яаж ингэж утсаа бариад төрж мөрөөд ийм бичлэг хийгээд идэх юм бэ? Би бүр өчрөө болохгүй ёо би YouTube би хийм үү? Заалгаар орох хэвээр. Тэрүүгээр орох хэвээр. Хич гэж. За одоо ингэ. Бараг лефтэн дээрчлээ. Лефтэндээ суугаад тийш гараад гэртээ ороод. Бүцбэрлэе. Лефтээ та. Тэрүүгээр явах. Maybe my longest elevator wait ever. Yeah. Want this elevator? Hello, thank you. За одоо эдгээр хөрөгчөнд хийх хэрэгтэй. Тэгээд ер нь бол би гэрээ зөвлөг байгаа. Энийг хараа эднийг угаах хэрэгтэй. Энэ гэхдээ угаацсан юмнууд аа минерал гаргаад энийг шин хийх хэрэгтэй. Миний жин дууссан. Тэгээд би шинэ жин авсан. Би гэж ярих тарслахаар. За тэгээд нэг одоо эдрийг хөрөгч рүү хийнэ гэдэг бол надад асар их ажил гэх юм шүү дээ. Одоо хөрөгчөндөө хийн дээ. За тэг хийчихэд иргэд болцсон ш. За тэгээ одоо
тэднийгээ хөргөчнтэй явахгүй бол тэгээд бас давшаална. Тэгээд одоо гэс хөргөчөнд хийх хэрэгтэй. Тэгээд хөргөчөнд хийхдээ одоо би уцаар би зүгээр ингээд түр байршуулчтай гар шиглээд тэгэхгүй бол ингээд хөдлөөд санджаанаад гэж ерөөсөө би бичлэг хийж чадахгүй мэн. Тиймээс ингээд өөрлөгөө төхүүлээ зүгээр ингэсгээд оо яана за иймэрхүү байдлаар энэ ингээ гогноод идэм юм да ямар хурдан гогнод юм би онгоолгоод юм хийж амжиг багт чинь ингээ чи одоо тэгээс юмнуудаа хийх хэрэгтэй. Тэгээд ютубер хүмүүс шиг юмнуудаа ингээд амарлаг ингээд янзлах хэрэгтэй боловч би ингээд юмнаа хавч шиг болтгүй. За тийм бичүүл арай. Яг чинь би онгол манай зүгээс хаваа мага сарын сүүл болж байгаа. Я хоёр хөлтөө пицца авсан юм байна. Тэ. Ийс нь хийгээд. За тэгээд дахиад энэ хөлтөө орох хэрэгтэй байна. хамгийн түрүүнд нэр хийх хэрэгтэй. Хөлтөөр нэр болохгүй. Хэцүү юм бэ? Юм хийхийн замдгүй гонгноод ах юм. Лайта хар. Биттаа нэг хөрөх. Дандаа ингэ байхгүй. Тэгээд зиний болон доош нь хөрхөнд шаардлага байхгүй. Тэг бас ингээд заримдаа коктейл хийн гэдэг ингээд. За ингээд хөрхтөр болсон. Туцах. За энэ юм зүгээр шигтэй загас авсан наа тэгээд нэг юм хоёр бах авсан. Энэ гэтээ хямдхан байсан бүр ингээд энэ хийнэ 869 баруун $9 орчим. Энэ тэгэхээр нөгөө чинь хоёр хоол хийх юм уу? Бараг би нийлээд ингээ 3 хоол хийх хэрэгтэй. Тэгэхээр хямдхан маш хямдхан гэсэн Америкт бол. Йоо. Тэгээд энэ болохоор ус white claw энийг бол би өөрөө хөөх заваагүй. Манай эдигээл найз регулер ихтэй хоос ирээд үзэрээ заавал white claw ч болов чирээд шигээд тэгээд би цагнаас хийцэн white claw авсан. Тэгээд нэг өндөр найз давж өгөн. Гэхдээ би өөрөө бас уун л та. Тэгээд яг туришин тавьчихлоо. Тэгэхгүй бараг нэг юм тэгээд нөгөө цомсол уух гарна тэгэхээр уусаа авах юм чинь зүгээр асуудал байхгүй. Зүгээр миний юм жижигэн кол авсан чарь те. Ягаад энийг өдөг гэхээр том унд авахаар би нөгөө газ нь гаргаад байдаг. Энэ жижигэн учраас ингээд уугаад их уумааргүй байвал ингээд газ нь гарахгүй дараагийнх нь үлдчихээд байдаг болохоор энэ зүгээр шүү. Simply энэ миний Америк ирээд юу нэгээд юусэн байн гууж байгаа юм жуус байдаг. Энэ бол хамгийн гоё жуус зардаг гадар шүү. Гэхдээ энэ биш пич амттай нэг л гоё. Гэхдээ пичний season дууссан юм яасан юусэн болтохгүй. Тэгээд би байснаас нь зүгээр юм оранж strawberry авсан. Gombe. Ice cream. Ийм гоё би нэг лейт найзын дотн чинь надад өгөөд тэгээ би бүр хайд олсон ч зүгээр л угаасаа сефэ гэдэг дэлгүүр сардаг. Тэгээд би юу нь бол дандаа сефэ ярьдаг. Өөр дэлгүүрээс баруун. Тэгээд энэ тэн зардыг 8 гоё шүү. Америкт амжилтууд нэг авч идээрэй. Дэжэн. Тэгээд зүгээр юм ямар ч зарим нэг өндөр би идэж үзег юм шиг байна. Зүгээр санахад авсан юм. Аяа гэж та. Оо.
Надад уулын юм зарим байсан байна. Тэгээ би нэг тэгтээ идэг байна. Одоо идэндээ нэг өдөр. Энэ л яг зүгээр өндөг. Тэгээд shit. Яа. Энэ харин черитэй нэг юм. За тийм яхаа бас нэг жоохон бас нэг жоохон алкохолтой гэж. Өндөг бол алкохолгүй гэж. Миний ганц идэг баг ирүүл юм баг өндөг ах оо чаас. Энэ юу вэ? Ангуур чинж авсан юм 2 3 шиг. Энэ болохоор зүгээр улаангойл гэдэг помидор. Би помидортой өндөгтэй хооргол их амх учраас аяа нэг идмэр тийм аа. Тэгээд нэг банан авсан би. Банан бол зүггүй зүгээр энэ тавьчих дөө. Оо, энэ бидүртэй энэ бүр амгүй. Гонтой. Тэгээ нэг шиг хүрч авсан. Өөний помидор дандаа бас. Хүрцэг ярих гэсэн чинь помидор юм. Тэгээ ганц хүрч авсан. Тийм. Энэ зүгээр итнэ. Итэш. Тэгээ энэ зүгээр бүсгүй юм. Тэгээ нэг юм 3 шигтэй, тэгээ 2 шигтэй байгаа юм. Тэгээ зүгээр 5 шиг гэх авсан. Их авсан угаасаа үнэтэй санагдаад. Тэгээд ингээд нэг юм хөө баваа. Юу нэг мөнгө архин маань явчихсан юм шиг байна. Манай сугу ice cream inside. Энэ ямстай юм би. За нэг лимон ямстай. Энэ зүгээр мах. Энэ жижигсэн мах. Би зүгээр бодоотой урах хийх үед хаяа нэг удаа ашаад итгээрэй хийх. Ойлгож байгаа. Энэ гинэг авсан юм хаяа шүн өсгөрөө. Энэ бостан жинс энэ болохоор 2 сарнаас юм. Фас энэ вижн тавьчих юм сайн шин. Нагавсан зүгээр хаяа би бамбапи жид тийм зүйл дээ. Тэгээд энэ бодааг бол доор өөр газар. Жаадан энэ тунаа би баг нэг тунаа авчруулсан авааддаг тэгээд энэ 8 шиг тунаа бол ерөөдөө баг ингээд 8 өдрийн хоол гэсэн. Өглөөний сайн нэг тунаа бодоод байж мэдээч юм уу тэгээд ингээд майонез идэж хөрнө. Хямдхан тэгээд бас ингээд амар байдаг шүү. Спэм авсан юм. Энэ ойлгомжтой тэгээд хэсгээд өөрнөө чанноо тэгээд нэг юм идэв би радична. Энийг анхуд авч идэж гэж энэ бив шүл тэгээд ингээд энэ шүлэн дээр би нөө сая авсан махаа игээд очруу ингээд шартал шүглэр шүл хийж идэж бодоод авсан. Тэгэд ямар амтай мэдгүй. Анхудаа л авчих. Гэтэ нутхан байсан $9 $8. Тэгээд нэг юм шиг авчаад ингээ хуваад 2 шүлэн хийж идвэл бас байж болно. Бэжүүлнэ. Гэтэ энэ хөргөчөнд хийхгүй байсан ч болох юм шиг л зүгээр ингээд юунд цасагт зарж ирсэн. Тэгээ би яхаа мэдгүй хэмээг яаж мэдгүй басаа хөргөчн байсан дээр ахш би бодож чинь нэг юм Монгол юм байна да. Нэг юм давсан юм энэ зүгээр мэдгүй. Тэгвэл энэ бас $1 болох гэхэд алюминиум дахиад авсан. Тест хийж үзэж одоо энэ хэрцэн лов энэ болохоор маш чухал сонгон. Я бол. Хэрцэн лов гэсэн Иргэд бол болчлоо юм хөршөнд хийх хэрэгтэй юмнууд. Нэг тоштой үлдээ. Өстөр чи өөрлөөр авсан юм. Та нар сонирхолтой байсан магадгүй гэж бодоод ерөөхдөө сая миний авсан би нэг бол нэг 2 7 хоног 3 7 хоног нийт чинь бараг сар. Тэгээд сая хэрэгтэнүүд нэг бол тийм гайгүй юм мэдэхгүй байна. Хөө 433 орчим болсон юм. Гэхдээ одоо тийм чинь нэг авсан багтай болоо өчтөд. Боломж юм байна. Одоо нэг сабисэл тамаараа бас H-Mart орсон.
Тэгэхгүй ер нь эцдэг юунууд шүлнүүд байхгүй ер нь бол би шүлнүүдийг хавдаг солонгос шүлнүүд. Тэгээд эднэрийг нөгөө шууд талаагаад будаатаа идчихдэг учраас амархан байдаг. Би нэг өчргөө хоол мал хийдэг төрлийн хүн биш. Тэгээд олигтойч хоол хийдэггүй таваас. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү юмнууд аягүй хіднэ. Тэгээд би Монгол хоолны газар ороод хоолчдаг. Монгол хоол идмэр байв. Эдрийг одоос та хааш нь хэсэгчгүй юм. Энийг үс ингэ дэш нь өчтөө. Зурга энэ юм бифний шүл тэгээд ингээд юм гимжижиг интернет шүү дээ тий. Эднэр шүү. Хий. Тэгээд рамен тэгээд тэнгэ баба. Рамен. ин чимаш Korean марш на Asian марш тий. Хитэллээ. Энэ бас нэг 121 минут татсан юм. Ингээ шүл 10 шүл мэл бараг 10 шүл. Тэгээд ийм кимчи тэгээд ийм ким талан байсан. Тэгээд ингээд 10 гэдэг чинь нэг нь бараг нэг хоол бараг $10 гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас хямдхан. Гадуур хоолохоор ер нь бол хамгийн магадаа $20 шүү дээ. Хамгийн хямдхан хоол. Тэгээд ер нь бол гэртээ ингэж авсан арай илүү хямдхан Америкт бол. Тэгээд миний хувьд бол санагддаг. Мэдгүй би хоол хийдэггүй. Хоол хийсэн ч мэдэн тэг хамгийн маш дагаад түлээчдэг. За тэгээд өнөөдөр миний лог хийм уулын гутлаа авах гэж гарсан. Ийм хямдрал байна мэн гэд бүлтрээд очисон чинь нөгөө хямдрал аач олоогүй хоцорч очиад хаацсан бахтан очисон. Тэгээд бичлэгэж угаасаа тэгээд хийсэнгүү тийч юм таваагүй ороочгүй болохоор. Тэгээд бүр далигаад маршт ороод хүнсээ цуглуулад тэг бүр хүнсээ цуглуулсан влог болчлоо. За одоо тэгээ яах вэ? Амьдрал юм л байна гэж. За тэгээд сонирхолтой санагдах юм уу ямар ч тэгээд ямар ч нэг Америкт амьдрал нэг юмшгүй байдаг шүү. Яг сонирн болоод ингээ хийлээ. Тэгээд дараа нь арай өөр гой сонирхолтой бичлэг ингэж амлах нь ч бас сайн ши юм бэ чадахгүй болоос хэцүү юм гэж. Ямар та зүгээр би хийчээ. Намайг дагж байгаа subscribe хийж байгаа хүмүүстэй. Хайртай шүү. Bye bye.